хамгийн нэгдүгээр Unitel компанид ийм л хүнийг авъя шүү гэдэг хамгийн чухал юм бол сорилтоо сайдгүй л одоо ажил горилагчдад их дуртай байдаг юм да. За хоёрдугаар мэдээж нөгөө тухайн хүн өөрийнх нь хандлага их чухал тийм ээ. Гуравдугаарт бол шинийг сурах, өөрийгөө хөгжүүлэх чин ирмэлзэл байна уу. За burnout болж байгаа залуучуудад хэлэх юм бол яагаад энэ burnout буюу энэ ажлыг хийхэд тэ нэг тийм шантраад байгаа юм бэ? Болчмоор мэдрэмж төрөөд байгаа юм бэ гэдгээл их сайн ухаж ойлгоорой л гэж хэлэх гээд байгаа. Магадгүй зүгээр нэг асуудал байгаад асуудлаас зугтж байгаа байх юм бол тэр асуудал дараагийн байгууллагад чинь байна шүү. За тэгэхээр манай ээлжид подкаст маань маш энгийн асуултаар эхэлж байгаа. Та өглөөний зайдаа юу ууж гарч эхлэв? За миний хувьд ер нь сүүлийн жилүүдэд нэлээх тийм эрүүл хооллох их хичээж байгаа тэнцвэртэй хоолтыг нэлээд чухалчилдаг. Энэ төрлөөс өөрийгөө бас нэлээх тийм хоолныхаа тийм дэглэмийг барьж байгаа хичээдгээ. Өнөө өглөөний хувьд бол би нэг олон үртэй obvious шар тостой итчээд ажилд явсан баг. Хоолны дэглэм барих гэдэг хэцүү биш. Би нэг сар барих гэж үзсэн байхгүй. Тэгээд эхний 7 хоног явж байгаа л 2 дахь 7 хоногоос эхлээд яалч нөгөө нэг идхийг хүсэж байгаа зүйл маань санаа дотор манай орж илээд би вирусээ барьж чадаагүй юм л та. Энэ дээр ер нь яаж хоолны дэглэм зөв барьж сурах вэ? Ер нь л хоолны дэглэм барих шалтгаан маань 10 жилийн өмнөөс эхэллээ. Тэр үед бас нэлээх жин нэмээд тэг жингээ буруулахын тулд ялцчихгүй нөгөө 80-20 зарчмаар арах юм бол 80% хоолтойгаад байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг өөрийнхөө зорилгыг нэлээд тодорхойлсон жингээ бууруулах хэвээр жингээ бууруулснаар эрүүл мэндэд дэмжих хэвээр гэдэг тэр зорилгоо л одоо шантрах үедээ л байнга л сандаг хичээдэг гэдэг энэ маань тэгээд ер нь жоохон амьдралын маань рутин болцсон шүү. Зорилгоо ухамсарлах юм чухал байгаа шүү дээ. За окей, хоёлаа шууд тэгвэл мэргэжлийн асуулт руугаа орж эхлэе. Маш энгийн асуултаас бас дахиад эхлэе гэж бодож байна. Ер нь хүн ажлын байран дээр ажиллаа жаргаж их боломжтой гэж боддог уу? Жаргаж их гэдгийг бол магадгүй хүн болгон янз янзаар ойлгох. Тэгтэл бодоход ер нь хүн ухамсарт амьдралынхаа буюу одоо айгуу тийм ингээд юм сэрүүн байж ах өглөөнөөс орой хүртэл өдрийн одоо тийм сэрүүн байх боломжтой хугацааны дийлэх болох хугацааг бол ажил дээр өнгөрөөж байгаа ажил хийдэг хүний хувьд. За тэгээд ажил дээр мэдээж нөгөө жаргалтай ажиллах гэдэг боломжийг яаж бүрдүүлэх вэ гэдгийг жаргалтай ажиллах гэдэг нь өөрөө юу вэ гэдэг хүн болгоны хувьд бол тодорхойлсон тодорхойлтууд болоод хүлээлтүүд те өөр байдаг байх гэж ойлгодог. За мэдээж нөгөө өглөө босоод ажилдаа ирэхдээ хамгийн түрүүнд тийм гоё ингээд тийм те эрч хүчтэйгээр сэрээд босож ирээд за өнөөдөр би ажилдаа ийм ажлуудыг хийн шүү гэж замдаа явж байхдаа бодоод за ажил дээр ороод ирэхэд сайхан өчигдөр одоо тааралцсан хамтарч ажиллаж байгаа найз нөхдөдөө тааралдаад гэр орондоо болсон те гэр одоо элдв янзын зүйл өчигдөр одоо олж мэдсэн мэдээлэл мэдлэгээ сайхан кофе ууж хуваалцаад за тэгээ өргөжлүүлээд ажиллаа хийгээд яваад ингээд явах бол мэдээж магадгүй жаргалтай гэдэг одоо хэлбэрийн нэг хэсэг байж магадгүй. Мэдээж ажил бол өдөр болгон дандаа тийм аз жаргалаар дүүрэн байх тодорхой тийм ээ. Тодорхой сорилтууд дандаа тулгарна. За ирж байгаа таскуудаа яаж хийх үү гэдгийг тэрийгэ тэг хэрхэн хийх вэ гэдгээ гаргалгаагаа гаргах те энэ одоо зорилготой яаж хүрэх үү гэдгээ тодорхойлох бодож тунгаах. За магадгүй мэдээж стресс аавна. Стрессгүй ажил гэж байхгүй. Стресс аавна. Эргээд энийг харин хэрхэн яаж менеж хийчих вэ гэдг нь их тийм чухал юм шиг санагдаад байдаг. Мэдээж нөгөө шантрах, стресстэх, ер нь ажиллаа болдгийм үү? Би ерөөсөө ажил хийхээ бүрч болдгийм үү гэдэг ийм асуултууд орж ирэх бол тохиолдолд хүний амьдралд бол мэдээж гарч идэх те тодорхой давтамжтайгаар гэдэг ямар олон төрлийн давтамжууд энэ дэр үүсэх байх. За тэгэхээр зэрэг ингэж бодохоор зэрэг яг аз жаргалтайгаар гэдэг нь магадгүй би бол хувьдаа ингэж боддөг юм аа. Нөгөө хийж байгаа ажил маань өөрөө зорилгодоо хүрээд байгаа мó? Анхныхаа зорилгоо тодорхойлцсон. Тэр зорилгодоо хэрхэн яаж хүрч байгаа юм бэ? Энэ зорилгоо хэрхэн яаж биелүүлж байгаа юм бэ гэдгээр л одоо би аз жаргалтай ажиллаж гинүү гэж бол өөрийгөө тодорхойлох гэдэг. Хувь хүн талаас гараад явах юм бол нөгөө талаас мэдээж байгууллага бол тийм ээ байгууллага болгон ажилтнаа аз жаргалтайгаар ажилуулах орчин нөхцөлийг нь бүрдүүлэхийг бүгд эрмэлздэг, хичээдэг, төлөвлөдөг, хэрэгжүүлдэг байгаад байна. Энийг юун дээр ярих гэхээр манай Unitel-ийн жишээн дээр одоо би яг Unitel компанид бас нэлээдгүй хугацаа 10 гаруй жилиг бол хүний нөөцийн чиглэлээр ажиллаад явж байна. Ингээд өөрийнхөө хариуцж байгаа ажлынхаа скопын хүрээнд хараад явах юм бол мэдээж нэг аз жаргалтай ажилтан бол аз жаргалтай хэрэглэгчийг бий болгоно. Манай бизнесийн онцлог байгаа. Бид бол үйлчлэгээний салбарт бол тэ үйлчлэгээ үзүүлдэг бизнес дээр ажилладаг байгаа. Тэгэхээр зэрэг
аз жаргалтай ажилтнаа бий болгохын тулд аз жаргалыг бид нэр тодорхой хэмжээгээр нөхцөлийг нь бүрдүүлэхийг зорддог. Энэ нөхцөл бол олон төрлийн байгаад нь тийм ээ. Физикэл буюу те биет орчны боломжуудыг нь бий болгох ёстой. Сэтгэл зүйн талаас нэг тийм ямар одоо боломжуудаар ажилтнуудаа бид нэр хангаж өгөх ёстой. Эргээд ажилтан манд ажилдаа үр бүтээлтэй ажиллах талаасаа юг сурч хөгжиж мэдхүү гэдэг тэр боломжийг орчныг л бүрдүүлэхийг нэлээд хичээдэг байхад байгаа. Яг энэ дээр жишээ ярил илүү нөгөө буух болов гэж би бодож байна. Тий. Шинэ одоо биет орчин гэдэг хараад яриад явах юм бол 2021 онд одоо 2018 19 оноос ч ковид эхэллээ. Нэлээд хүчтэй 20 оны локдаун Монгол улсад болсон. Локдауны дараа бол Unitel компани бол ажилтнуудын ажиллах орчинд бол маш том хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Биет хөрөнгө оруулалт. Энэ маань яасан бэ гэхээр зэрэг ажилтнуудынхаа дүүрэгт Улаанбаатар хотод бид офисын орчныг бэлдэж өгсөн. Улаанбаатар хотын 4 дүүрэгт. Энийг бүрдүүлж өгсөн шалтгаан нь ажилтнууд маань өөрсдийнхөө ажилд ирэхийн тулд тодорхой удаан хугацааны цагийг зарцуулж замдаа тий үр бүтээлгүй байх уу ажилтнуудынхаа гэртээ нойролцоо оффистоо өөрөө очиод ажиллаад илүү нөгөө тэр нөгөө ажилдаа ирж очиж байгаа цагийг хувьдаа зарцуулах, өөрийгөө хөгжүүлдэг зарцуу, гэр бүлдээ зарцуулах гэдэг тийм боломжийг бий болгохын тулд бид нэр distributed office гэдэг концептыг бол нэвтрүүлсэн. Энэ маань ч гэсэндээ маш их тийм амжилттай болсон байгаа. Манай ажилтнууд өөрөөр хэлбэл гэрийнхээ хажуудах оффист очиод ажилладаг. Одоо хүртэл үргэлжилж байгаа явж байгаа тийм. Өшөө дээрээс нь бүр нэмчээд байгаа. Өшөө оффисудаар тоогоо нэмсэн байгаа. За мэдээж нөгөө уян хатан ажлын цаг гэдэг юм маш чухал байгаад байдаг. Дээрээс нь гэрээсээ ажиллах гэдэг тийм ээ. Өөрөөр хүн болгон өдөр болгон ажлын 5 цагийг 8 одоо ажлын 5 өдрийн 8 цагийг бол офис дээр ирж ажиллах боломж нь бас тийм. Эргээд нөгөө талаасаа ганцаараа тухтаа бие даагаад төвлөрөх тийм боломжуудыг гэртээ бүрдүүлсэн тохиолдолд өөрөө хүсэж ивэл тийм ээ гэрээсээ ажиллах боломж өглөө заавал 9 цагт уралдаад офисын лифтэн шахалтаад бүгдээрээ тийм нилээ ингээд юм сандрангуугаар ороод орой 18 цаг болохоор зэрэг гараад гүхүү гэдэг тийм уян хатан цагийн ажлынхаа зохицуултыг хийгээд явж байгаа. За тэгээд сэтгэл зүйн эрүүл мэнд одоо тий ажилтны сайн байдал гэдэг юм тий одоо ялангуяа mental well-being гэдэг сэдвүүдийг нэлээх ярьдаг болоод байгаа. За энэ бол мэдээж хэрэгтэй тийм ээ. Эргээд ингээд ботход бол одоо мэдээж миний нөгөө сэтгэл санаа тэнцвэртэй би тэнцвэртэй ээжж би ажлаа амжилттай сайн хийн би тэнцвэртэй сэтгэл зүйтэй ээжж гэр бүлдээ сайхан тий өвөөмөр гой тайван сайхан уур амьсгалыг бүрдүүлэх хүн чинь одоо хувь хүн ажилтан өөрөө шүү дээ. Тэр талаасаа ч гэсэн бид нар ажилтныхаа сайн сайхан байдлыг дэмжихийн тулд тодорхойлсон одоо юм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Хөтөлбөр маань ямар чиглэлээр явдаг вэ гэхээр зэрэг илүү удирдлагуудтай илүү ойлгох хэрэгтэй гэж хамгийн ихний зорилго тийм ээ. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг маш олон төрлөөр ярьж байгаа, маш олон мэдээлэлүүд яаж байгаа, маш олон подкастуудаа сонсож байгаа. Энийг бид нэр одоо яг нөгөө Unitel компанид ажиллаж байгаа нөгөө 2000 гаруй ажилтнууд маань манай ажилтнуудын өөрийнх нь зан төлөвийн ерөнхий нийтлэг онцлог ямар байгаад байгаа. Энэ маань манай бизнестэй хэрхэн яаж уялдаад бизнес хоорондоо энэ хоорондынхон зохицол нийцэл нь ямар байгаад байгаа. Тэгвэл бид удирдлагын хувьар ажилтнуудынхаа сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг хангах талаасаа ямар байх ёстой гэдэг удирдлагуудаас энэ бас бид нэр сэтгэл зүйн тэнцвэрийн гэдэг энэ хөдөлгөөнийг эхлүүлсэн байгаа даа. Тэгээ улам цаашдаа ажилтнуудаа явдаг. Тэгээд мэдээж нөгөө байгууллага дийлэх болох байгууллагууд хэрэгжүүлээд байдаг. Хэрвээ ажилтан маань тийм ээ өөрт нь тулгараад байгаа сэтгэл зүйн хувьд одоо өөрөө шийдэх боломжгүйгээр хэн нэгэнтэй зөвлөлтгээд арай жоохон нюанстай тийм ээ арай жоохон магадгүй сэтгэл зүйтэй зөвлөдөх тэр боломжийг нь бас бид нэр хоёр сэтгэл зүйн төвтэйгээ хамтраад ажилтнууд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх боломжуудыг нь бүрдүүлээд явдаг байж байгаа. Сэтгэл зүйн төвтэй хамтарч юм биш үү? Хамтардаг. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл нөгөө юм ажилтан аз жаргалтай байх гэдэг орчин байгууллага талаасаа ямар боломж төлөвлөд байгаа юм бэ гэдгийг бид бүрдүүлэхийг хичээдэг. Ажилтнаа тэнцвэртэйгээр энэ төлөвлөдөө ашиглах боломжийг нь олгодог. Эргээд ажилтан маань аз жаргалтаар ажиллах тэр боломжоо бий болгоно л гэсэн үг тийм. Тэгээ ер нь эцсийн дүндээ хараад явхаар зэрэг ер нь явж л нөгөө хийж байгаа ажлынхаа утга учирыг ойлгосон. Хүн л хамгийн аз жаргалтай, хамгийн амжилттай л ажилладаг юм байлээ те. Ямар цорилтыг даван туулах боломж байдгийн байлээ. Утга учирыг сайн ойлгоцсон байвал баг нөгөө сүүлийн жилүүд дээр байгаа life work balance хамаагүй болчихоо. Яг дараагийн асуулт маань тэр байгаа юм л да. Айгүй олон ер нь энэ тэнд сүүлийн жилүүдэд маш их яригддаг болсон. Тэгээд яг харахгүй нийтийн ойлголт гэдэг зүйл бол жилээс жил ирэх хооронд нүд ирмэхийн хооронд маш олон байдлаар өөр төрлөөр өөрчлөлтөө бид нар өмнө нь энгийн гэж боддог байсан зүйл нь энэ чинь энгийн биш мэн энэ чинь буруу байсан байна л эсвэл зөв байсан байна гэдэг байдлаар өөрчлөлтөө байна л та. Тэгээд яг би сүүлд нэг хүнтэй бас ярьж ирсэн чинь ер нь энэ
work life balance гэдэг зүйлийн ойлголт манай өөр утгагүй юм шүү те. Угаасаа амьдралын нэг хэсэг бол ажил, ажлын нэг хэсэг бол амьдралын хоёрын хооронд ингээд цаглаад за тэр бол ингээд ажил, тэр бол ингээд амьдрал биш, энэ хоёр хооронд хоёулаа ингээд хоорондоо уялдаатай хоршоотой байх хэрэгтэй гэж бас нэг бизнесмен хүн ярьжсэн байхгүй. Тэгэхээр та группийн өнцгөөс ер нь энэ яг life work balance-ыг юу гэж боддог бөгөөд ер нь группт ямархуу өөрчлөлтүүдийг хийж байна. Тий яг хамгийн эхлээд нэг work life balance гэдэг энэ сэдвийг яриад нөгөө ойлголт талаас нь явах юм бол тий work life fit гэдэг сая яг өөрийнх нь тайлбарсан. Энэ ойлголт нэлээд тэм чухал байгаа тий. Өөрөөр хэлбэл ажил амьдрал хоёр тустай биш. Энэ хоёр угаасаа нэгдэл байхгүй юу? Хүн бол ажиллана, амьдрна. Амьдрахын тулд ажиллана. Яагаад гэвэл орлого олох ёстой. Олсон орлогоороо аз жаргалтай амьдрах, орчноо бүрдүүлэх тийм ээ. Аз жаргалтай амьдралынхаа үндсэн суурийг асуудлыг шийдэх ёстой гэдэг ингээд хараад явах юм бол энэ хоёр маань ерөөсөө яг нийцэл байгаа таа нөгөө эсрэг тесрэг ойлголт биш. Анх нөгөө work life balance гэдэг энэ ойлголт гарч ирж хаад нийтлэг одоо хүн төрөлхтөнд ч гэсэндээ хүн төрөлхтөн гэдэг нь дэлхийн нийтэд тийм монголчуудад яаж бодж байсан бэ гэхээр зэрэг ажлынхаа цагт л ажиллаа хийчихээ. Ажил чинь дуусаагүйсэн ч ажлаа орхиод гараад явах нь энэ бол баланс гэж ийм ойлголтоор нэлээд жоохон ийм одоо ийм жоохон сэвдэж гэдэг юм уу те арай нэг жоохон ташуу утгаар жоохон ойлгогдож эхэлсэн байгаа даа. Тэгээ энэ маань явж ерөөсөө л манай бидний хувьд Unitel-чүүдийн хувьд бид нэр энэ work life fit гэдгээ юу гэж ойлгох вэ гэхээр зэрэг ерөөсөө ихээр ажиллах бишээ. Бид ухаалгаар ажиллах хэрэгтэй юм гэж өөрсдөө тодорхойлсон. Өөрөөр хэлбэл компаниасаа ч гэсэндээ ажилтнаа олгох үн цэн гэдэг те үн цэндээ бидний компани манаас зарласан байгаа. Бүгдээр ихээр ажиллахгүй шүү. Өөрөөр хэлбэл илүү цагаар олон цагаар хонож унж байгаа шун дүртэл ажиллаж байгаа өглөө үүрээр ажиллаж байгаа хүн бол энэ одоо тэг нөгөө сайн ажилтан биш ээ. Бүтээмжтэй биш. Ажлаа хийх ёстой цагтаа хамгийн өндөр бүтээмжтэйгээр ажиллаж байгаагаа бол нэг бол бүгдээрээ энэ амьдралынхаа одоо work life fit хангаж байна гэж үзэх юм байна. За тэгээд ажлын цагтаа хийгээд явчлаа. Эргээд амьдралдаа зарцуулах цагаа аз жаргалтайгаар өнгөрөх хэрэгтэй байдаг. Энэ аз жаргал юунаас үүсгэн хэр зэрэг ажил дээрээ ингээд стресс авцсан уур бухимдалтай одоо тийм сэтгэл зүйтэй хүн гэртээ очиод яг л тэр сэтгэл зүгээрээ гэр бүлтэй хандах гад байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл ажлынхаа ачаалдаа зөв зохицуулаа өндөр бүтээмжтэйгээр дажгүй сайхан ажиллачаад эсрэгээр тэр өнөөдрийн хийсэн ажлаасаа гарч байгаа бүтээмжээсээ урам зоригтойгоор гэртээ ороод явах бол энэ бол хамгийн гоё аз жаргал гэж үзэх гээд байгаа. Тэгэхээр зэрэг энэ хоёрыг хоёулангийн нэг зэрэгцүүлж үзэх нэг тийм чухал юм шиг санагдаад байдаг. Тийм ээ гайхалтай хариулт байлаа. Дараагийн асуулт болонгууд нь соёлын талаар. Байгууллагын соёл хамгийн хүнийг нэг тийм хорогдуулаад байдаг юм санагдаад байдаг байхгүй. Тэгээ би бас нөгөө нэг ажиллаж исэн хүний хувьд карьерийн өөрчлөлт хийх үед ялч Unitel-ийн соёл ингээд нэг тийм гоё хэсэг нь болоод үлдчихсэн. Одоо энэ соёлоос ингээд явах юм байна гэдэг. Тэрэн дээрээ би айгуу том эргэлзээтэй байгаад байсан. Тэгэхээр ер нь угаасаа одоо маш олон байгууллагууд байна. Тэгээ тэр дундаа миний ойлгож харж байгаагаар болохоор байгууллагын соёл дундаа Unitel бол хамгийн дээгүүр нь ордог гэж би бол боддог. Тэгэхээр маш олон бизнес эрхлэгч нар бас гайхаж байгаа хэрэг. Ер нь яаж энэ яг гой байгууллагын соёлыг ингээд дотроо бүрэлдүүлэх үү? Нэгдүгээр хоёрдугаарт нь болохоор байгууллагын соёлыг ингээд бүр ингээд дээрээс нь харсан зүйл юм шиг санагдаад байдаг боловч миний бодож байгаа болонгууд нь одоо жишээлбэл баг ахалсан менежерүүд тус баг дотроодсан тодорхой хэмжээний соёлыг бүрдүүлээд илүү нээлттэй орчныг бүрдүүлж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр танаас асуух асуулт нь болонгууд нь хоёр чиглэлтэй. Эхнийх нь болонгууд нь яг байгууллагын хувьд ер нь Unitel Group яаж энэ одоо гайхалтай соёлыг бүрдүүлж чадав. Хоёрдугаарт нь одоо баг ахалж байгаа менежерүүдэд зөвлөд яаж одоо багийнхантайгаа гоё нээлттэй соёлтой байх вэ гэдгээр асуултуудыг тань тавья. Unitel компани маань одоо үүсгэн байгууллагатай өнөөдөр 20 жилийн болж байна. За 20 жилийн айн түүхэн туршдаал бидний хувьд бол бас л нөгөө ажилтнуудын маань гоё хэлдэг. Одоо яг л те X Unitel-ийн хуваар бүрий те чиний хувьд бас би ингээд нөгөө Unitel-ээс ажлаас гарах шийдвэрт бас нэг хорогдоод байсан юм соёл гэдэг шиг. Энийг бол яг л манай ажилтан болгон хэлээд явдаг. Хилтгэлтэй X гэдэг нь одоо юу гэдэгтэй Unitel-д ажиллаж исэн залуучууд маань их хэнийг гоё ингэж юм бахархаж хилдэгэ эндээ бас их талархалтай байгаад байдаг. За бас нэг би нэг энэ дээр зүгээр эхлээд нэг ганцхан тоо баримтанд орцчихъя гэж бодож байна. Саяхан бид ингээд саяхан жавхтай энэ өвөл компанийнхаа нийт одоо 20 жилийн болж байна тийм ээ. Амжилттай сайн ажилтнуудаа урамшуулъя. Урамшуулах бол өөрөө энэ чинь өөрөө нэг талаасаа recognize буюу нэг албан ёсоор урамшуулна гэдэг чинь өөрөө тухайн ажилтныг нь өөрийг нь үн цэнийг нь компани үнэлэх гэдэг. За нэг ийм сэдв явлаа нөгөө ямар шагналаар хэнийг
яагаад шагнах вэ гэдэг энэ чинь бол 20 жилийн хүрээнд бол энэ бол бас их том сэдв тийм ээ. Ойн баяраараа ажилтнууд өөрийгөө бас тий компани маань намайг тий байгуул маань намайг миний амжилттай тууштай сайн ажиллаж байгааг харж ин шүү гэдэг тий энэ мэдрэмжийг авахт ийм бас их тийм гоё түүхэн үе байдаг л да. Тэгээд ингээд Unitel компанийхаа 20 жилийн түүхэнд их нийт одоо 20 жилийн турш шагнагдсан албан ёсоор компаниасаар шагнагдсан ажилтнууд нь хэд байваа. За тэр ажилтнуудаас маань хэдэн өнөөдөр ажиллаж ийнэ гэсэн чинь 20 жилийн дотор шагнагдсан тэр олон зуун ажилтнуудын 80% нь яг өнөөдөр ажиллаж байгаа байхгүй. Өнөөдрийг хүртэл компанид ингээд тий ажиллаж ийн гэдэг тий. Энэ маань өөрөөр хэлбэл би нэг энэ тоо дата хэлж байгаа шалтгаан маань болохоор зэрэг өөрөөр хэлбэл бас нэг талаасаа шагнал урамшуулны хүнээ оноод байгаа юм шиг. Нөгөө талаасаа шагнал урамшуул эзнээ зүй болох юм бол их тийм тий дараагийнхаа тийм амжилтыг бүтээх бас нэг суурь бас нэг тэг боломж хөшүүрэг болдго юм байна гэж энэ хэлэх гээд байгаа. За тэгээ Unitel-ийн соёл гэдэг үндсэн сэдвлүүгээ эргээд ороход яг манай Unitel-ийн хувьд бол бид бол технологиг ашиглаж хэрэглэгчид үйлчлэгээ үзүүлдэг бизнес байгаад байгаа тийм ээ. Технологиг ашиглаж тийм. Технологиг дагаад одоо дэлхийд ямар төрлийн олон боломж одоо Unitel-ийн хувьд бидний хувьд явж байгаа үйл ажиллагааны чиглэлд бизнесийн чиглэлдэх олон төрлийн ямар технологиуд байгаа вэ? Түүний нэн тэргуунд судлаад Монгол улстай хэрэглэгчтэй хамгийн түрүүнд хэрэглэхийг хүсдэг. Бидний бас их тийм өөрсдийн хүчин зорилго чармалт байгаа дээ. Төрүүлж алах нь гэж өөрсдөө зорилдог тийм ээ. Урайгаа тавьдаг, түүндээ хүрхийг хичээдэг. Эргээд энийг бас хэрэглэгчтэй бид амлалт гэж өөрсдөө дотооддоо хэрэглэгчтэй өгж байгаа амлалт шүү гэж бид бас ойлгодог байгаа даа. Тэгэхээр ингээд технологиг дагсан энэ чиглэлээр хараад явах юм бол соёл маань бас ингээд олон төрлөөр л одоо бизнесийнхаа үйл ажиллагааны явц дундаа өөрчлөгдөж явж ин л да. Тэгвэл үндсэн суурь байгаад байдаг. Энэ маань бидний соёлын хамгийн том чухал хэсэг гэх юм бол инновац буюу шинжлэх гэж бол бидний соёлоо гаргадаг. За мэдээж нөгөө технологиг дагсан шин бүтээгдэхүүн үйлчлэгээ бид нэр байнгын тасралтгүй хөгжүүлж явах хэвээр хэрэглэгчтэй хүргэж явах хэвээр. За хоёрт бол бидний хамгийн том одоо өнөөдрийг гэдэг одоо ч хүртэл бахархдаг бол бид бол багаар ажилладаг их тийм соёлтой хамт олон гэж өөрсдөө дүгндэг байх та. Багаар ажиллах хэрэг зэрэг манай одоо байгууллагт те Unitel компанид олон бизнес олон гоё бизнесийн амжилтуудыг гаргаж байна. Энэ амжилт бол хэн нэгэн эзэн бие дээр хаяглагддгөө. Энэ бол багт хаяглагддаг байх та. Өөрөөр хэлбэл бид багаараа ажилладаг. За энэ багаараа ажиллах гэдэг энэ соёлоогоо сүүлийн 3-4 жил бол энийг бүр нилээдгүй их хөгжүүлээд явж байгаа байгаа. Бүтцээ хүртэл бид өөрчилсөн. Өмнө нь бол ингээд нэг албан ёсны компани зохион байгуулалтын бүтээц дотор тухайн одоо ажлын байранд оронтойг бид нэр илэрхийлдэг байсан бол одоо бид нэр эсрэгээрээ багийн тоогоор үйл ажиллагааны бүтцийг ярьдаг болоод байгаа. Багаар ажилладаг тийм ээ. Багаар ажиллана. Багаараа ажиллана гэдэг чинь бие биенээсээ суралцах маш том орчин байгаад байна. Бие биенийхээ тийм ээ дутуугаа нөхдөг, бие биенийдээ тийм ээ яаж энэ ажлыг хамтдаа яаж бүтээх үү гэдэгтээ бие биенийг дэмждэг. Энэ орчны их дэмжихийг бол бид их хичээгээд явж байгаа байгаа. Менежерүүдээр үл яг хоёр дараагийн асуулт гэсэн тий. Мэдээч нөгөө бидний хувьд ч гэсэндээ бид нэр Unitel-ийн соёл маань өөрөө юу юм бэ гэдэг нэг 4 жилийн өмнө бас ингээд нийт удирдах ажилтнуудаараа 4 жилийн өмнө бид тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Unitel-ийн culture ийм шүү, ийм 6 төрөл ах нэ. За үүн дотор бол хамгийн нэгдүгээрт бол багийн сайн гишүүн байна. Unitel-ийн ажилтан болгоо. За хоёрдугаар болохоор зэрэг өөрөө сурч мэддэг, сурсан мэдснээ бусадтай хуваалцдаг. Ганцаараа сураад байдгүй. Энийгээ заавал бусадтайгаа хуваалцдаг. За мэдээж нөгөө ажилдаа хамгийн сайнаараа ажиллах боломжтой, ажилтнаа эзний сэтгэлгээгээр за мөн adaptable буюу ямар нэгэн сорил тохиолдолд ирэхэд түүнийг даван гарах сэтгэл зүйн болоод оюун ухааны мэдлэгтэй гэх мэтчлэн ийм байдлаар 6 culture fit-тэй тодорхойлоод явсан байгаа. Энэ 6-гийн дагууч хэсэг хөгжүүлээд явж байна. За үүнийг ингээ буулгаад явахаар би түрүү хэлсэн бид багаар ажилладаг гэдэг байгаа. За баг дотор баг болгон гэсэн өөрийн соёлтой тийм ээ. Соёлтой байна. Ерөнхийдөө Unitel-ийн үндсэн соёл ээж байна. Энэ соёл баг дээр янз бүрийн байдлаар хувирч буuna. Гэхдээ ерөнхийдөө Unitel-ийнхаа соёлыг барина. За магадгүй нэг баг бол маш их нээлттэй тийм ээ. Олон ургалж үзэлтэй, бие биендээ тийм ээ болж байгаагийн нүүрэн дээр нь шууд хилчдэг. Асуудлаа тэр дорн шийдээд явчихдаг баг байж болно. Аль эсвэл тийм ээ асуудлыг арай өөрөөр хардаг. Одоо бие биендээ тийм нээлттэй харилцаатай биш
яг л өөр өөрийнхөө ажлыг хийгээд явдаг. Гэх хэмжлэн олон төрлийн гэдэг юм одоо багуудын соёлууд бол байна л да. Одоо Unitel-ийн бүх багууд адилхан соёлтой гэвэл үгүй шүү дээ. Тийм ээ. General Unitel компани маань энэ соёлыг хөгжүүлж байгаа, энэ соёлоо дэмжих ёстой. Багууд хариуцж байгаа чиглэлээрээ өөрөө өөрсдийнхөө соёлыг хөгжүүлээд явдаг байгаа даа. За энд бол менежер, удирдах ажилтан бол хамгийн чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг рол модель буюу тийм ээ нөгөө ажилтнууд баг харахад те өөрөө их гой тунхаг яриад байгаа мөртлөө түүнийгээ биелүүлдэг бол бас хэцүү тийм ээ. Эсвэргээр тэгэхээр зэрэг удирдах ажилтан болгон дээрээ бид бас нэлээх тийм анхаарч хамтдаа их тийм зөвлөлддөг. Ийм байх ёстой гэдэг манай компани шаардлагыг бол удирдах ажилтнаа тавьдаг. Эсвэргээрээ бид бүгдээрээ хамтдаа ийм байх нь зөв юм байна гэдгээ хэлэлцэж бид нэр ойлголцож ярилцдаг байхад. Тэгэхээр нөгөө менежер буюу удирдах ажилтан маань багаа удирдахдаа өдөр тутамдаа өөрийнхөө хийж байгаа ажил, гаргаж байгаа хандлага, зан үйлээрээ өөрөөр хэлбэл нөгөө соёлоо илэрхийлээд яваад байна гэсэн. Түүнийг дагаал ингээд те багийнх нь за ийм байдлаар те ажиллаад явхад бол бид багаар ингэж ажиллах болох юм байна шүү гэдгийг удирдлагын их нэлээх тийм хардаг багтдаг. Тэгэхээр удирдах ажилтнуудаа нэлээд бид хилэлцдэг, зөвлөлддөг, ярилцдаг, ойлголцохыг хичээж ажилдаг. Одоо жишээлбэл би нэг таньс нэг зөвлөгөө авъя. За би нэг баг одоо олон багтай багийг удирдах байгаа нэг одоо захирлж юм уу тийм байлаа гэж бодоход за миний удирдлага дотор байгаа нэг менежер доороо дахиад нэг багтай тэр хүн маань уг нь ингээд хөвгний урж өдрийн үед болонгот маш сайн урж өдртэй ажлыг нугалдаг ч гэсэн тухайн багийнх нь орчин тэр хүнээс улбаалаад токсик болдог ч юм уу тиймэрхүү зүйлээ зөндөө ингээд энэ тэнд сонсогддог шүү дээ тий. Одоо менежер мундаг мөртлөөсөө ингээд одоо доор нь ажиллаж байгаа хүмүүс баг нь ингээд дандаа солигдоо орж гараад ажилласаа гардаг ч юм уу. Тэгэхээр тэр хүнийг өөрчлөнө гэдэг чинь өөр айгуу том хэцүү асуудал байгаа байхгүй. Гэтэ нөгөө нь ингээд урж өдөртэй үнцэнтэй хүн байгаад байдаг. Тэгвэл яах вэ? Яг ийм жишээ кейсүүд бол байдаг л та. Тэгэхээр энэ дээр энэ шийдэл дээр яах вэ гэхээр би яг одоо миний хувьд бол хувьчил зөвлөгөө өгч байгаа шүү тий. Энэ дээр ямар байдлаар ажиллах вэ гэхээр зэрэг тухайн хүндээ бол юун дээр нь алдаад байгаа гэдэг бол нин нөгөө их тийм сайн ярьж хэлэх хэвээр зөвлөлдөх хэвээр өөрийнх нь гаргаад байгаа тэр зан үйл нь гаргаад байгаа хандлага нь бусадтай харилцаад байгаа харилцааных нь тэр асуудал сэдвүүд нь юунд ямар үр дүнд хүрээд байгаа гэдгийг магадгүй тэр хүмүүс маань анзаардгүй байдаг жишээнүүд олон байгаад байдаг. Өөрөө мэддэггүйгээр тэрийг гаргаад байдаг. Хин нэг нь тэрийг нь бас тодорхой хэлж байгаагүй. Магадгүй хэлсэн нь өөрөө өөрийг нь эмзэглүүлэхүйц төвшин хилцэн шүүмжлэлт байдлаар илэрхийлсэн тохиолдолч байдаг юм тийм ээ. Тэгэхээр зэрэг удирдлага хүний хувьар болохоор гаргаад байгаа чинь ямар үр дүнд хүрээд байгаа юм бэ гэдгийг нь өөрөөр хэлбэл хувь хүнд нь биш гаргаад байгаа асуудалд нь үр дүнд нь тулгуурлаад яриад их юм бол хүү их тийм сайн ойлгодог. Чи надад бол тийм туршлагууд байдгийн. Тэрнээс чи муу байна. Чи те яагаад ингэ бусадтайгаа их тийм зөрүүтэй ойлголттой болоод бусадтайгаа их тийм одоо те ширүүн харилцаатай байна гэвэл энэ нэг өөрсдөө хувь хүнд хандаад байна. Ийм гаргаад байгаа хандлага нь өөрөөр хэлбэл нэг ийм үр дүнд сөрөг байдалд хүрээд шүү багийнханд нь ийм одоо те буруутай ойлголтыг буруутай те зүйлийг үр дүнд хүрээд шүү гэдгийг л ойлгуулна гэж чухал юм шиг харагддаг шүү. Тийм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу хэлэх нь чухал шүү. Яаж хэлэх нь маш чухал байдаг шүү. За тэгээд хэлчлээ. Хэлсний дараа хүн өөрчлөгдөх хэсэг нь бол тэр хүний сэдв болоод явчих чинь тийм ээ. Өөрчлөгдөн. Болж игэл тэр хүн маань зөвөр ойлгоод өөрчлөгдөд явчвал зөв. Өөрчлөгдөхгүй байх тохиолдолд эсрэгээрээ юм хортой харилцааг удаан хугацаанд байгуулалт авч явах бол энэ харин эсрэгээрээ буруу болно. Өөрөөр хэлбэл тэр хүний гаргаад байгаа хортой харилцаа, хортой үйлдэл нь улам бүр илүү газар аваад өөрөөр хэлбэл соёлд нөлөөлж эхэлнэ багийн соёл. Тархаж эхэлнэ. Тэр нь өөрөөр хэлбэл магадгүй энэ хүн ингэж болд юм чинь би ч ингэж болох юм байна гэж бусд нь бол дагаж болно. Дараагийн удаад бол удирдлага тэр үн те ахаад нөгөө дараагийн үн дээр бас адилхан шаардлага тавиад адилхан ойлголцоо тэгчээхийг оролдох боловч үр дүн гарахгүй бол их тийм хортой одоо те нөхцөл байдал руу хүрчих болохоор тэгээд өөрөөр хэлбэл тэгээд асуудлаа нэг тал руугаа хурдан шийдэх нь тий өөрчлөлт гарахгүй тохиолдолд бол тэр нь зөв зүйтэй л байдаг санагддаг. Маш зөв үнцэг байна. За дараагийн асуултаа шууд ойлаа залуужуулъя. Одоо яг энэ подкаст маань 100-ны хөлөлд нийтлэгдэх байх. Тэгэхээр
маш олон шин төгсөгч нар гарч эхлээд ажлын байраа сонгох гэж хайж эхэлдэг. Тэнгүүт нь Монголд одоо бүртгэлтэйгээр бол 168 мянган байгууллага. Тэгээ хүн яг начир дээрээ сонгоход нь 12 байгууллагатандаас ингээл сайтуудаас хараад сонголтоо хийж байгаа. Тэгээ тэр сонголтоо ер нь яаж зөв хийх вэ гэдэг танаас асуумаар байгаа юм байна л да. Тэгэхээр ер нь яаж одоо тухайн байгууллагыг надад таарах хэсэгтэй тухайн байгууллагын сайн муу мэдгүй одоо юу ч сурч болох. Яаж тухайн байгууллагыг нэгдүгürt үнэлж сурах уу? Тэгээд зөвхөн шин төгсөгч нар биш ажлаа одоо карьераа солих гэж байгаа хүмүүссэн муу ялгаа байгууллагуудыг харж байгаа. Тэгэхээр яаж тухайн байгууллагаа үнэлж, яаж өөртөө зөв гэж таарсан, тохирсон тухайн байгууллага олох уу гэдэг нэгдүгээр асуулт. Тэгээд үүний өмнө олонгууд нь та ер нь яагаад анх юутэл орох болов гэдэг тэр шалтгаанаа эхлээд дурдаад тэгээд дараа нь хариулаад өгөх юм бол илүү гоё болов гэж бодож байна. За би MCS Group-т одоо 22 дахь жилдээ ажиллаж байна. За үүнийхээ талаас илүү хугацааг 14 жилиг бол Unitel компанид ажиллаж байгаа. Unitel компани бол компанийг би сонгоод ажилд орё гэдэг бол миний шийдвэр байгаагүй. Яадгүй хэр зэрэг манай MCS Group-ийн хэмжээнд back office-ийн төвшөнд те ялангуяа хүний нөөцийн чиглэлүүд дээр ажиллаж байгаа удирдлагуудыг MCS Group-ийн бизнес хооронд сэлгэн ажиллуулдаг, томилгоо хийдэг ийм системтэй одоо ч өнөөдөр хүртэл хэрэгжиж байгаа систем байгаад байдаг. Тэгээд 14 жилийн өмнө бол Unitel компанид бол томилогдож ажиллах бол одоо би томилгоо аваад ирсэн байхад байгаа. Тийм. Тэгвэл бол мэдээж нөгөө манай MCS Group-ийн хариалтай компани, Unitel компани маань өөрөө технологийн бизнес эрхэлдэг борлуулалт үйлчлэгтэй. Надаа миний хувьд бол их нэлээ маш олон төрлийн функшнууд буюу тийм ээ маш олон төрлийн багууд ажилладаг маш сонирхолтой бизнес байсан. Мэдээж нөгөө томилгоог их тийм урам зоригтойгоор хүлээж авч ажилласан. Тэгээ өнөөдөр хүртэл 14 жил бас их л урам зоригтойгоор ажиллаад явж байна. Их тий азтай нөгөө нэг талаасаа тий Unitel компани томилогддог тий юм байгаа даа. За ингээд нөгөө залуучуудад одоо ялангуяа сургууль төгсөөд явж байгаа залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр гэхдээ одоо сүүлийн үед манай залуучууд их өөр болсон байлээ. Одоогоос 5-аас одоо жилийн өмнөх залуучуудын тий сонгон шалгаруулалт, интервьюгийн шатанд асууж байгаа асуулт. За одоогийн үеийн залуучуудын тийм ээ Unitel компанид ажилд орохгүй сонгон шалгаруулалтанд сүүлийн шатанд оролцоод ирж байгаа залуучуудын асууж байгаа асуулт, бодож байгаа бодол, харьцуулалтууд бол их тийм их өөр болсон байлээ. Мэдээж нөгөө тухайн цаг үе дагаад өөрчлөгддөг гэдэг шиг. Өмнө бол тий 10 гаруй жилийн өмнө бол залуучууд бол сонголттой хамгийн нэгдүгээр аль бизнес, аль байгууллага компани надад ямар хэмжээний цалин урамшуулыг санал болгох вэ гэдэг дээр шийдвэр гаргадаг байсан. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргалтын нь буюу ажиллах бизнесийн хамгийн ихний сонголтоо бол цалин орлогын хэмжээгээр их сонголтыг нийтлэг хийх гэдэг байсан. За өнөөдөр бол ингээд залуучуудыг хараад явхад бол эсвэргээрээ энэ байгууллага, энэ бизнес, энэ хамт олон надтай уулзаад байгаа энэ хүмүүс надад ямар хэмжээний өсөлтийг, ямар хэмжээний боломжийг бий болгох вэ гэдэг дээр их тийм анхаарал хандуулж энэ төрлийн мэдээлэл их тийм цуглуулах сонирхолтой болсон байгаа дээлээ. Энэ бол өстой маш зөв гэж хардаг. Өөрөөр хэлбэл нөгөө залуучууд маань өөрийгөө өсөж хөгжих орчныг, өсөж хөгжүүлэх боломжтой бизнесийг, өсөж хөгжийг нь дэмжих удирдлагыг их хайдаг болсон. Их тийм сайн байгаад. Ингэж ийм олон төрлийн мэдээллүүдэд цуглуулж авч байгаа залуучууд маань сүүлийнхаа шийдвэрийг гаргаад явж байгаа. Тэгэхээр зэрэг миний хэлэх гээд байгаа нь яг л нөгөө та хэдэн маань бодоод хараад байгаа, харьцуулаад байгаа, дотроо тунгаагаад байгаа энэ эсвүүц чи их тийм зөв байдаг шүү гэж хэлэх гээд байгаа. Тэгээ сонгон шалгаруулалт бол яг нөгөө нэг талаасаа харахад нэг хүмүүс нэг шалгалтанд орж байгаа юм шиг санагддаг. Гэтэл сонгон шалгаруулалт гэдэг тэр интервьюгийн явц, ярилцлагын явц маань яг үнэндээ тухайн байгууллага ажил хайгаад явж байгаа ажил горилгогч хоёрын хооронд хоёулаа 50-50%-аар мэдээлэл солилцох боломж гэж бол бид бол энийг хардаг байгаа та. Энэ талаараа ч гэсэндээ аль болох сүүлийн шатны ярилцлаганд ороод явж байгаа залуучуудтай компанийн талаар, бизнесийн талаар, хийж байгаа ажлын талаар бүрэн дүүрэн том мэдээлэл, бүрэн дүүрэн зураглал өгөхийг зардаг байгаа. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл нөгөө тэр интервьюд ороод тий ажиллаад өөрийгөө бэлдээд одоо ингээ интервьюд ороод явж байгаа залуучууд маань тэгээд их тийм сайн ингээ тийм ярилцлагын төвшөнд өөртөө хэрэгтэй мэдээлэлээ нээлттэй илэн далангүйгээр өөрийгөө тий айж имэлгүйгээр асуугаад тодруулаад явж байвал их тайжгүй байдаг юм шүү тий. Тийш яг үнэ зөвхөн нөгөө нэг ажил хайж байгаа хүмүүссэн давхар компани өөрсдөө сонгох гээд байгаа шүү дээ. Тэгэхээр за асуулт асуугач юм аль эсвэл тухайн хүний нөөцийн менежерүүд дахин вайпыг нь мэдрээд биш юм байна гингүүтээ тухайн ажлаасаа татгалздаг ч юм уу тиймэрхүү боломжууд нь бол үргэлж нээлттэй байдаг учраас яг аль
талаас нь 50% уулзалтаж байгаа гэж байгаа юм байна. Тэгвэл одоо ажил олгогч талаас жишээлбэл та одоо танай группийнхан ингээд нэг 5 хүн хүрээд ирлээ. Та нэг ажлын байран дээр гойрлоод тэгвэл тэдгээр 5 хүнээс нэг зөв хүнээ сонгохын тулд ер нь ямар шалгууртай байж сонгодог вэ? Тухайн багт баг өөрөө нэг тодорхой хэмжээний ур чадвар чадамж бүрдсэн байгаа. Тэр багт бас ямар хэмжээний ур чадвар чадамж хэрэгтэй вэ гэдгээс хамгийн нэгдүгээр асуулт гарч ирнэ. Ямар бид нэр чадамжийг олж авах вэ? Ямар чадамжтай шинэ ажилтныг олж авах вэ гэж эхлээд харах хэрэгтэй. Гэхдээ тэр бол хамгийн чухал биш. Хамгийн нэгдүгээр Unitel компани тавьдаг байлаа да тий. Хардаг, тавьдаг ч байх та энэ бол шаардлага биш. Хардаг бидний хувьд бол хүсэмжилдэг ийм л хүнийг авъя шүү гэдэг хамгийн чухал юм бол сорилтоос айдгүй л одоо ажил гойрлагчдад их дуртай байдаг юм да. Өөрөөр хэлбэл те нөгөө ярилцлагын явцад ямар сорилтууд үүсэж гин тэр сорилтыг яаж даван тулсан түүхүүдийг сонсох бид их дуртай байгаад байдаг. Тий. За хоёрдугаарт мэдээж нөгөө тухайн хүн өөрийнх нь хандлага их чухал тийм ээ. Энэ бол хандлага гэдэг бол одоо олон байгууллага ярьдаг хандлага. Явж нөгөө хандлага гэдэг чинь тухайн бизнестэй тухайн ажилдаа би ямар хэмжээгээр яаж ажиллах вэ, ямар үр дүн үзүүлэх вэ гэдэг чинь хувийн хандлагаас шалтгаалдаг байна. Хандлагыг хардаг. За 3 дугаарт бол ерөөсөө тэр хүн үнэхээр ингээд тийм те суралцах, сонирхолтой, шинийг сурах, өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзэл байна уу? Энийг л хамгийн чухалчилдаг да. Хандлага гэдэг нь нөгөө талаас бас та дөрөнд дурдсан дагуу ер нь ажлаа өөр юмсэг хийх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг энийг яаж зөв ингээд олж мэдэх үү гэдэг нь айгүй сонирхолтой санагдаад байна. Жишээлбэл нөгөө нэг сошиал дээр ингээд харангуут айгүй олон төрлийн тийм инээдтэй бичлэгүүд байдаг шүү дээ. Ажлын ярилцлагаар баг ингээд 5 хэлтэй юм шиг жүжигчний айгүй дайлуугаар чи ярьдгүй ч юм уу. Тэгээ бид нар яхаа харахгүй нөгөө тодорхой хэмжээнд үнэн байгаа зайлшгүй байгууллагад орох гээд нэг жоох ингээд дүр хэсэгдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол харагддаг байх. Тэгэхээр яаж яг энэ хүн үнэхээр яг жинхнээсээ ярьж энэ да гэдгийг ер нь та жишээлбэл яаж мэддгээс өнөдрөд асуухад. Яг нэг одоо нэлээд 20 жил би хүнтэй ажиллаа. 20 жил дотор магадгүй нэлээд олон одоо юм ажлын ярилцлагуудад орж илаа. За ер нь бол миний ажлын ярилцлагууд болохоор зэрэг хамгийн сүүлийн шийдвэр гаргах төвшөндөө энэ хүн одоо энэ олон кандидатуудаас магадгүй те энэ хэдэн кандидатаас хэнийг авах вэ гэдэгтээ ажил гойрлагчдаас хэнийг сонголт хийх вэ гэдэгтээ сонголтонд нь би оролцдог байгаа. Энэ хүн хувь хүн талаасаа ямар хүн бэ? За энэ хүн яг нөө түрүүний хэлжсэн шиг те өөрийгөө хэтэрхий гойчлоод байна уу? За мэдээж энэ дээр нөгөө биеийн хилэмжүүд аздан зарагдана. За өнгөрсөн хугацааныхын туршлага түүхүүдийг нэлээх дэлгэрэнгүй яриулдаг. За тэрэн дотор өөрийгөө ярьж байгаа нь зохиомлоор яриад байна уу? Үнэхээр бодит байдлыг бодитоор нь яриад байна уу? Бодитоор ярьж байгаа хүмүүсийг дэмжиж улам илүү те энэ чиглэлээр нь гэдэг ингээ асуултуудыг лавшруулад асуугаад яваад хад те хүн ерөөсөө яг харагддаг л да. Тий. Тийм байна. Ер нь нөгөө FBI арга шүү дээ. Одоодаа асуугаад нэг зүйлийг нэг шалгуулаад ярьж игнэсээ ярьдаг. Тий. Тийм байна. Иймэрхүү байдлаар яг нөгөө хүний нөөцийн ажил гэхлээр ярилцлага авах. За тэгээ бид нарын нөгөө хуужин төсөөлдөг байснаар болонгууд нь бичиг баримттай ингээд зуралтах, цалин имээ тэмээ зүйлээ бодох энэ төр гэл нэг тиймэрхүү уламжлалт ажлууд байдаг байсан бол өнөөдөр ингээд таны ихэнх хагас яриаг нь сонсохоор хүний нөөцийн хийдэг ажлуулангууд нь маш их өөрчлөгдсөн юм шиг санагдаж байна. Тэгэхээр ер нь бас магадгүй энийг үзэж байгаа хүмүүс донд маань хүний нөөцийн ажлыг сонирхож байгаа, гойрлож байгаа хүмүүс байж магадгүй. Тэгэхээр яг өнөөдрийн HR-ийн үүрэг ер нь хэрхэн өөрчлөгдөж яг одоо хийж байгаа үндсэн тийм ингээд сонирхолтой ажлууд нь жишээлбэл юу байх вэ? Тийм. Яг хүний нөөцийн энэ шинжлэх ухаан байгууллагатай хүний нөөцийн энэ чиглэлтэй чиг үүрэг баг хамтлаа юу хийгээд байт юм бэ гэдгийг ер нь нийтлэл бол ер нь бол тэгж хардаг л да. Их тийм аз жаргалтай ажил юм шиг зарим хүмүүс хардаг. Нэх ямар гоё ажил хийдэм хүний нөөцийн хүмүүст өдөржингөө л гоё хүмүүстэй уулзаад байх уу гэл сонгон шалгаруулалтаа хамгийн их нэвэн шатаар тэрийг нийтлэг нэг ойлгох гэдэг. Тийм за тэгээд ингээд мэдээж нөгөө сонгон шалгаруулалт ажилтныг ажилд авлаа тушаар шийдвэрүүд гээл те ажилтнаа тохиолж байгаа асуудлууд яг өөрийн чинь хэлж байгаагаар иймэрхүү ажилтнууд угаасаа бид нэр өмнө ч хийдэг байсан, одоо ч хийн, ирээдүйд ч ажлыг хийн. Яагаад гэвэл бид хүнтэй ажилдаг. Тэ? Яг тухайн хүнийг өөрийг нь амжилттай ажиллахад ямар одоо асуудлууд байгаад байна, ямар бэрхшээлүүд байгаад байна, энэ хүнд ямар боломж байна гэдгийг нээж илрүүлснийг нь яаж дэмжих үү гэдэг юм чиглэлээр л бид нэр ажилдаг байна. За сүүлийн үед бол мэдээж өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт бол хамгийн нэгдүгээр бизнесийн орчин маш хурдцаагаар өөрчлөгдөж байна.
олон бизнесийн боломжууд гарч ирж байна. Нөгөө талаасаа технологи бол одоо тий бизнесийн орчныг бол тэр чигээр нь одоо маш том өөрчлөлтийг бол одоо хийхээсээр аргагүй нөхцөл байдалд үүсгээд ингээд явж байна. За нөгөө талдаа эргээд нөгөө үндсэн суурь нь хүн л ажиллаж байгаа шүү дээ бизнесүүд дээр тий. Одоогоор мэдхгүй дэлхий дээр одоо тэр чигтээ одоо юу гэдэг тийм ээ технологиг ашигласан одоо pure 100% одоо 100% одоо технологичсон бизнес гэдэг бол хараахан сонсогддог байна гэдэг шиг цаана хүн л ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг хүний нөөцийн маань чиг үүрэг яаж өөрчлөгдөж байна вэхээр зэрэг мэдээж нөгөө тэрний олон өөрчлөлтийн дараа тухайн байгууллага маань ирээдүгөө хаашаа яаж чиглүүлээд байгаа юм бэ? Энэ чиглэл дотор нь хүний нөөц ямар байдлаар бид нэр авиасаа бий болгох юм бэ? Ур чадрыг бий болгох юм бэ гэдэг бол энэ хүний нөөцийн маш их бодож байгаа сэдв байгаад байгаа. Тэ технологитой яаж хослуулах юм бэ? Тэ хүний бүтээмжээ, байгууллагын бүтээмжийг технологитой ямар хослуулсан байдлаар бид нар энэ ур чадварынхаа сургалт хөгжлийнхаа бодлогыг удирдах юм бэ? Ажилтнуудаа хэрхэн яаж чадварчлуулах вэ гэдэг бол энэ хамгийн нэгдүгээр чиглэл байгаад байна. За хоёрдугаарт мэдээж байгууллагын соёлыг бид улам илүү батжуулж, бэхжүүлж компанийнхаа бизнесийнхаа стратегид нийцсэн соёлынхаа дараагийн сайжруулалтыг яаж хийх вэ? Хийсэн сайжруулалтуудаа үр дүнд яаж хүрч байгаа вэ гэдгийг байнгын тасралтгүй анзаардаг, анхаардаг, одоо тодорхойлсон чиглэсэн ажлуудыг хийдэг үр дүнгууд нь харах чиглэлээр хараад явж байгаа юм да. За гурав дахь чиглэл бол мэдээж нөгөө одоо бизнесийн түнш. Энэ бол нөгөө бас л энэ тэнд маш их олон яригддаг сэдвэл дээ. Өөрөөр хэлбэл хүний нөөц нь бизнесийнхаа стратегийн хойноос нь яваад одоо тийм энэ бизнесийн стратеги ингэж байгаа юм байна. Бид яах вэ биш. Эсвэргээрээ бизнесийн стратеги маань энэ чиглэл рүү яваад байгаа бол бид хүний нөөцийн бодлогыг, хүний нөөцийн стратегийг бизнестэйгээ яаж зэрэгцүүлж, уялдуулж явах вэ? Ингэсний үр дүнд ямар үр дүн гарах вэ гэдэг нь мэдээж нөгөө компани дотор байж байгаа ажилтны бүтээмжийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэдэг энэ их тийм чухал сэдв байна. Тэр утгаараа бизнесийн түнш гэж байгаа юм. Бизнесийн түнш гэж хэлээд байгаа. За мэдээж employee experience энэ бол одоо хүний нөөцийн бүр хамгийн том хариуцах болоод байнгын тасралтгүй тордож сайжруулж явах хэсэг байгаад байгаа тийм ээ. Нөгөө ажилтны өөрийнх нь нөгөө амьдралын мөчлөг дотор хамгийн эхлээд тухайн байгууллага бизнесийн талаар мэдээллийг олж сонсох, сонирхон судалгаас ахуулаад офборд буюу тухайн бизнесээс ажлаас гарах гэдэг хүртэлх тэр ажилтны бүтэн мөчлөг доторх ажилтныг хамгийн сайнаар ажлыг хийх орчин нөхцөлийг нь яаж бүрдүүлэх вэ гэдэг талыг бол нэлээд тийм сайн судлах энэ тал руугаа чиглүүлэх нь бол хамгийн чухал зорилт маань байна. Тийм байна. Гайхалтай. Дараач асуулт болонгууд нь шууд цалинтай холбоотой нэг сэдв байгаа. Миний сонсож ойлгосноор болохоор танай байгууллага top performer top salary гэдэг ийм зарчмыг нэвтрүүлсэн байгаа юм байна шүү дээ. Тэгээ би буруу ойлгоогүй бол энэ нэг хүнээ ингээд сонгоод тэгээ тэр хүндээ илүү урамшуулал өгөх юм байна гэж би ойлгож байгаа. Тэгэхээр та түрүүн ингээд яриан дундуура дуртахдаа бид нар ер нь хүнээ одоо тоолгооч байлаад ер нь дандаа ингээд багаараа нэгжин ингээд дандаа баг болоод явчихна. Тэгэхээр яг тэр баг дундаас нэг хүнийг ингээд онцолж одоо тэгээ сонгоод тэгээ тэр хүнийг үнэлнэ гэхлээр ингээд ярианы хувьд тэм жоохон энэ top performer salary гэдэг зүйлд авцлахгүй юм шиг зөрчилдөөнтэй юм санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр та энэ талаараа тайлбарлаж өгөөч. За бас л нэг тийм юу ковидтай холбоотой нэг уяад ярьчих гэж бодсон тий. За ковидын дараа 2-3 жил бол хил хаагдсан. Дэлхийн нийтээрээ л хөдөлгөөнд бид нар хөдөлгөөнг болж зогссон байгаа та. Түүний дараа манай монголчууд жилдээ 80-аас 90 мянгаар бүр жилд ковидын дараахан хил нэгтгэхэд бол гадагшаа сурах, гадаадад амьдрах гэдэг ийм сонголтуудыг хийгээд нийлээх явсан байна. Мэдээж энэ сонголтын өмнө ингээд хараад явхад бол ялангуяа манай Монголын эдийн засгаар хараад явах юм бол цалин хөлс гэдэг юм те. Залуучууд яагаад гадаад яваад байгаа юм бэ? Ялангуяа ажиллаж урт удаан хугацаагаар гэр бүлээрээ ажиллаж амьдрах залуучууд. Энэ залуучууд олон төрлийн нөхцөл байдлаар амьдралын орчин гэдэг нэг шалтгаан байгаад байна. Ялангуяа те бага насны ялах хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд эрүүл арай агаар сайтай орчинд амьдрах боломжийг хайж авч байна. Нөгөө талаасаа бас те илүү цалин орлогыг олж авч те дараагийн гэр бүлийнхаа эдийн засгийн хэрэгцээг нөхөх талаасаа ажиллах гэдэг ийм сонголтуудыг манай Unitel компани хувьд гэсэн олон залуучууд маань сонголтуудыг хийгээд суралцахаар, ажиллахаар бол ажилласаа гадаад явсан.
За тэгээ энэний дараа ингээ хараад явахаар зэрэг нэг талаасаа бид ч одоо нөгөө бизнесийгээд байгаа боловч нөгөө талаасаас Монгол улстай бид нэр тодорхойлсон бизнесийн хуваар үүрэг хүлээж байгаа хамт олон шүү дээ гэж өөрөөсөө бид үнэлдэг. Энэ маань юугаар илэрхийлэхээр зэрэг мэдээж нөгөө татвараа тий хамгийн сайнаар ажиллаж байгаа олсон орлогоо хамгийн зөвөр төлөхөөс ахуулаад Монгол залуучуудаа Монголд нь үлдээх бодлогыг бид нэр өөрсдийнхөө хэмжээнд хийх ёстой юм шүү. Энэ бидний үүргээ гэж бид нэр үүргээ тодорхойлсон. Тэгээ ер нь цалин хөлсний бодлогоо бид нэр өөрчлөх ёстой байна. Цалин хөлсний бодлого гэдэг нь одоо цалингаа аль болох ажилтнаа ахиуц цалин өгөх бид нэр боломжийг бүрдүүлнэ. Инként бол бизнесийн амжилтаа сайн болгоё. Бизнесийн амжилтаа сайн болгоснороо бидний хувьд маань цалингийн маань төсөв маань нэмэгдэх боломжийг бий болгох юм байна. За энэ нэмэгдэж байгаа төсвийг зөв зарцуулах хэрэгтэй гэдэг юм тийм ээ. Зөв зарцуулна гэдэг нь хэн хамгийн сайн одоо тий одоо үр бүтээмжтэй ажиллаж байгаа ажилтан маань энэ ажилтнаа бид нэр бас тохирох үз цалингийг сайн цалингийг өгөх хэрэгтэй байна. За Монгол улстай тэгээд мэдээллийн технологи харилцаа холбооны салбартаа хамгийн сайн цалин бүгдээр өгдөг хамт олон болоод хичээе гэж бид бас зорьсон. Удирдлагын багаараа бүх одоо өргөтгсөн багаараа ярилцаж энэ ойлголтонд бид нэр хүрээд ингээд явсан байгаад. Тэгээд нэг залуучуудаа ингээд залуучууд гэдэг нь ажилтнуудаа сайн цалин өгөө. Бүх ажилтны цалин ингээд нийгэмшүүлээд ингээд адилхан одоо тэдэн хуваар гэдэг цалингийнхаа төсвийн боломжоор жил болгоо нэмээд байл энэ утга болчин тийм ээ. Хүн өөрийнхөө оруулж байгаа үн цэндээ өөртөө таарсан боломжийг одоо тий цалингаар өөрийгөө үнэлүүлэх хэрэгтэй гэдэг. Энийг хэрэгжүүлэхийн тулд бид нэр топ перформер, топ салар гэдгийг л нийт ажилтнуудаа зарласан. Хин хамгийн сайн гүйцэтгэлтэй ажилтан сайн цалин авах боломж. Тэр нь урд нь байсан KPI гэдгээс өөр ойлголт. KPI-с өөр ойлголт тий. Энийгээ дагаад үнэлгээнийхээ системийг бид нэр өөрчилсөн байгаад байгаа. Хэрхэн өөрчилсөн гэсэн үг жишээлбэл тэр хүн илүү сайн ажиллаж байна гэдгийг хаад яаж нэгдүгээр тодорхойлоод тэгээд тэр цалингийн өсөлтөнд би зүгээр сонирхоод асуугаад одоо урамшуул гэх юм уу те. Макс одоо жишээлбэл хэдэн хувь хүртэл ер нь өсөж байгаа вэ? Сая хэллээ нөгөө нэг яаж таних вэ гэдэг сэдв гарч ирж байна тийм ээ нөгөө топ перформер гэж юм бэ гэж. Топ перформерыг манай компанид бол 360 градусын үнэлгээгээр тодорхойлдог. Ажилтан оюун сэрэн намайг миний ажлын гүйцэтгэлийг миний ажилд оруулж байгаа хувь нэмрийг дээрэс нь компанид одоо тий компанийхаа тодорхойлсон тэр одоо соёлын 6 үзүүлэлтийн дагуу миний гаргаж байгаа зан үйл надаас гараад байгаа хандлага надаас багтаа оруулаад байгаа хувь нэмрийг бид нэр үнэлдэг юм 360 градусын үнэлгээг 2 жилийн өмнөөс хэрэгжүүлээд явцсан. Тэр нэг нэлээд тийм шудраг гэж бид тодорхойлдог. Өөрөөр хэлбэл шууд удирдлаганд ганцхан оюун сэр намайг үнэлдэг байхгүй юу? Магадгүй энэ одоо зөрүүтэй ойлголт ээж болно. Гэтэл миний үнэлгээг би өөрийгөө ч үнэлдэг, миний хамт олон зэрэгцэж байгаа хамт олон үнэлдэг, миний удирдлага үнэлдэг. Магадгүй би удирдлагынтай ажилтнаа багийн удирдлага бол манай багийнхан намайг үнэлээд намайг гаргаад ирж байгаа. Тэр утгаараа өөрөөр хэлбэл их тийм шудраг үнэлгээний систем дээр суурилсан тогтолцоог компанид хэрэгжүүлээ. Тэрэн дотроо хэн хамгийн сайн үнэлгээтэй вэ гэдэг нь одоо топ перформероо. За тэгвэл одоо урамшууллын талаар энэ жилийн онцлог санаачлалуудын нэг нь AT Growth Achievers гэдэг нэг зүйл хэрэгжүүлж байгаа юм. Тэр нь болохоор завьяас буруу ойлгосон байж магадгүй шүү. Өмнө олонгууд нь ингээд сайн ажилтнуудаа ингээд гадагшаа аялах ирэх Вьетнам руу яваад тэр гэдэг ч юм уу те. Тэрхүү байдалтай байдаг байсан бол одоо олонгууд нь илүү конференс руу ч юм уу айлсэл ямар нэгэн зүйл сурч хөгжингөө гадагшаа ингээд аялах нэг тийм зорилготой аялал болгосон байгаа даа л та. Тэгэхээр яг яагаад ингэж өөрчлөв энэ шийдвэрийн ард нь юу байсан бэ? Тий. Шилдэг ажилтнуудаа бол бид мөнгөн шагналаар гадаад аялах, аялын эрхийн бичгүүдээр жил болгон шагнаал ингээд явдаг байсан. За энэ бол угаасаа тухайн цаг үедээ ч хамгийн зөв л байсан. Тийм ээ одоо нөгөө гадаад явах бол одоо залуу хүмүүний хувьд бас маш их гоё багаараа хамт олноороо энэ бол эндээс гоё аз жаргал те урам зориг мэдэрдэг байгаа даа. За тэгээд ингээд энэ жилийн хувьд бол компани маань 20 жилийн болж байгаа болохоор нийтдээ бид нар 80 ажилтнаа гадаадад сургалтанд суунгаа баг хамт олноороо гоё enjoy доод аялаад ирэх ийм боломжоор хэрэгжүүлэх гэдэг growth achiever гэдэг хөтөлбөрийг зарласан байгаа даа. Энэ growth achiever-ууд маань гэдэг маань хинбэ гэхээр зэрэг өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд амжилттай сайн ажилласан ажилтныг шагнаж байгаа хэлбэр биш. Ирээдүйд компанид улам илүү их үнц нь оруулах ажилтныгаа өөрийг нь ур чадварыг дэмжих гэдэг юм хөтөлбөрөөр салсан байгаа шалтгаан нь. Тий, шалтгаан нэрөөсөө тий. Улам илүү их тийм тий өөрийгөө их тийм илүү их тийм сайжруулах, өөрийгөө тийм технологиг илүү ойлгох тэр боломжийг бид нар бүрдүүлэх юм байна. Тэгээд эргээд нөгөө
энэ сургалтын талаар бас тодорхой хэлэх хэрэгтэй байгаа юм. Сургалт маань болохоор зэрэг AI-ыг ажлын байран дээр хэрхэн яаж ашиглах вэ гэдэг ийм сэдвтэй сургалтанд маань ажилтнууд яваад байгаа. Энэ AI гэдэг чинь нөгөө технологийн буюу нөгөө программист девелоперуудыг ашигладаг шүү дээ. Бүх функшнууд дээр, бүхэл чиглэлүүдээр тий маркетинг, бизнесийн, бэк офисын, санхүү, худалдан авалт, хууль, хүний нөөц гэл ер нь бүхэл чиглэлүүдэд бид нар бол AI-г ашиглаад ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилдаа илүү их амжилт гаргахад бид нарт маш гоё том боломжуудыг бий болдог ийм гоё орчин нөхцөлд байж байгаа болохоор зэрэг нийлүүлээд ажилтнуудаа бүгдээрингийн ингээд ийм сайхан ингээд ийм хөтөлбөрт гадаад аялалтай гэдэг нь гадаад сургалт нэмэх нь бас ингээд гадаадд явж байгаа юм чинь бас багаараа гоё танилцаад, уулзаад, гоё сураад ингээд ирээрээ гэдэг ийм хөтөлбөрийг санаачилсан. Нөгөө талаасаа манай growth achiever болж байгаа ажилтнууд маань их тийм сайхан ингээд ийм AI технологиг судлаад, гоё те best practice-ээр гоё ингээд технологи судлаад эргээд ажлын байран дээр ирээд бас үе тэнгийнхандаа хамт олондоо энэ сурсан мэдснээ зааж өгч ийм зүгээр ингээд ийм эрхэм үүргийг бол би яагаад хүлээгээд байгаа. Энийг бол нөгөө үндсэн үүрэг гэж ойлгох байгаа. Эрхэм үүрэг те. Өөрөөр хэлбэл нөгөө хүн сурснаа бусдад заахад бол сурсан улам илүү их тийм чадвар олох энэ боломжийг нь бас бий болгож бүрдүүлэх хэрэгтэй. Сууж өглөө шүү дээ. Тий, яг түр. Маш гоё гайхалтай програмуудын нэг байна. За, ерөөд нь бол манай подкастын маань дуусах цаг төгсөж байна. Тэгэхээр хамгийн сүүлийн бас нэг хоёр асуулт байгаа. Эхний асуулт нь болонгууд маш товчхон. Та Unitel-ийн байгууллагын соёлыг нэг үгээр тодорхойлбол юу гэж хэлэх вэ? Тэгээд үргэлжлүүлээд 2 дугаар асуулт нь болонгууд нь одоо ингээд ажил дээр ер нь ингээд хүн болгон ямар нэгэн байдлаар гацаанд орсон юм шиг тийм мэдрэмж авдаг шүү дээ. Ерөөсөө ингээд өсөж өгчихгүй байгаа ч юм уу те ингээд би энэ зүг газартаа байгаад байгаа байлгүй ер нь болох хэвээр. Ер нь ажил гэдэг чинь юу лээ гэдэг байлаар burn out болдог ч юм уу те. Тэгэхээр эдгээр хүмүүст зөвлөгөө 2 дугаар асуултанд оруулаад тэгээд энэ удаагийн дугаараа өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр дахин давтаж хэлэхэд Unitel-ийн соёлыг та нэг өгүүлбэрээр тодорхойлоод өгөөч. Манай Unitel компани соёлыг ярих юм бол би бол энэ бол миний хувийн тэ би энэ ажлын байран дээр ажилладаг хүний хуваар биш шүү те. Миний хуваар гэдэг нь одоо өнгөрсөн хугацаанд авсан болоод өнөөдрөж хүртэл бодож авч байгаа. Unitel компани соёлыг бол одоо шинжилэл гэж хэлэндээ. Өдөр тутамдаа байнгын тасралтгүй ажиллаа хамгийн сайнаараа шинээр хийх тийм боломжийг бол манай компани бидэнд бол дандаа өгдөг. Өөрөөр хэлбэл энэ ажлыг энэ заасан одоо үйл ажиллагааны нөхцөлийн дагуу энэ даалгаврын дагуу хий гэдэг удирдлагууд маань биднэрт ерөөсөө тийм чиглэл өгдөг. Энэ ажлыг хийхэд ийм үр дүн хүсэх гээд байгаа юм шүү. Хэрхэн ямар арга төлөвийг ашиглаж хийх вэ гэдэг бол ажилтан болгон биднэрт бол маш их нээлттэй байгаад байдаг. Энэ ч утгаараа бид нэр юм хязгааргүй одоо хязгааргүй юм гоё боломжууд дээр байдаг болохоор зэрэг ажиллах тийм урам зоригтойгоор чанартайгаар тий хамгийн сайнаар хийх ийм боломж бол манай компанид байдаг болохоор шинжлэлийг дагсан тийм тий хязгааргүй боломж гэдэг л бол гэж л би тодорхойлно да. Гайхалтай. Burnout burnout болж байгаа залуучуудад хэлэх юм бол яагаад эндээ burnout буюу энэ ажлыг хийхэд тэ нэг тийм шантраад байгаа юм бэ? Болчмоор мэдрэмж төрөөд байгаа юм бэ гэдгээл их сайн ухаж ойлгоорой л гэж хэлэх гээд байгаа. Магадгүй зүгээр нэг асуудал байгаад асуудлаас зугтж байгаа байх юм бол тэр асуудал дараагийн байгууллагад чинь байна шүү. Байна шүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ асуудал мөн үү? Яг намайг юу болгоод байгаа юм бэ гэдгийг бодохгүй бол нэг ганц нэгээ магадгүй энийг шийдчих шалтгаанууд дээр манай залуучууд ажлаа солиё гэдэг ингээд жоох ингээд юм яг нөгөө магадгүй тухайн үедээ зөвч юм шиг те эргээд харахад буруу ч юм шиг ажилдаа харамсах юм шиг ийм тохиолдол шийдвэр гарах гэдэг асуудлаас зугталгүй үндсэн шалтгаанаа бодоорой. Тэг эргээд бас ингээд санаад анх ажилд орохдоо ямар зорилго тавьж исэн тэр зорилгоо биелүүлж чадсан уу гэдэгтээ өөрийнхөө асуултанд эргээд нэг эргцүүлэн бодож тунгааж хараарай л гэж зөвлөмөр. Тийм байна. Маш гайхалтай олон зөвлөгөөнүүд. Өнөөдөр би өөрөөдсөн сурч мэдэж авлаа. Тэгээд өөрийнхөө үнэтэй цаг зав зарцуулаад подкастэнд өөрийнхөө мэдлэг болно зөвлөгөөнүүдээс хуваалцсан. Тэд маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Баяртай.